Зорилготой амьдрал гэдэг бол хүний ёс суртахууны удам ухсааны мэдлэг мэдээлэл түүн дээр тулгуурласан хийж амжуулах зүйлсийг өргөжлүүлэн хийх, түүнийг олж илрүүлэх, өргөжлүүлэн өөрийгөө хөгжүүлж амьдрах. Бид нар ингэж зорж амьдрснаар өвөг дээдсийн хийж амжуулаагүй, хийхийг хүссэн бидний одоо энэ амьдрал дээр ухаарч ойлгох зүйлийг бидний өвөг дээдс аль хэдийнэ ухаарад ойлгоод мэдчихсэн байдаг учраас түүнийг өргөжлүүлэн авч явах нь бидний үүрэг болж байна. Зорилго тэмүүлэл гэдэг нь цаашдын амьдралын алсын хараа, чин хүсэл, утга учиртай амьдралыг илэрхийлж байна. Хэрэв энэ амьдралыг ямар ч утга учиргүй, зорилго тэмүүлэлгүй өнгөрүүлвээс цаашдын бидний амьдрал зогсон мэт уйтгар гунигтай ямар ч дүүрэн мэдрэмж авч чадахгүй энэ амьдралыг өнгөрүүлэх мэт санагдах болно. Тиймээс яг одоо өөрийн амьдралын утга учир, зорилго тэмүүлэл, хүсэл эрмэлзлийг олж илрүүлэх тухай бодож эхлэх хэрэгтэй. Зорилго бидний амьдралд ямар ч хэрэггүй мэт санагдана. Би ажилтай байна, би гэр бүлтэй байна, надад хийх зүйл байна. Эндээс илүү зүйлийг хүсэх юм бол шунал юм биш шүү гэж бодож магадгүй. Үгүй, энэ бол шунал биш. Дэлхий, ертөнц хүмүүний амьдралын сайн сайхны төлөө бидний зайлшгүй хийх шаардлагатай зүйлсүүд юм. Хэрэв та үүнд санаа зовхгүй зүгээр л урсгалаар амьдрах юм бол энэ дэлхийн ертөнцийн тэнцвэр алдагдаж цаашдын бидний амьдрал хэрхэн өрнөхөд ирээдүйг бүдэг харагдах болно. Тиймээс энэ дэлхийн ертөнцийн тэнцвэрт байдлын төлөө ямар нэгэн байдлаар хувь нэмрээ оруулж амьдрах нь бидний амьдралын зорилго юм. Зорилго алсын хараа, хүсэл тэмүүлэл нь бид бүхэлдээ нэг зүйл тэнцвэртэй оршин тогтнохын тулд тэнцвэртэй урсгалыг идэвхжүүлэхийн тулд таны бидний оролцоо зайлшгүй шаардлагатай. Энэ бол шунал биш. Энэ зүгээр ертөнцийн дуудлага, сүнсний дотоод дуудлага. Бидний дэлхий дээр амьдарч л байгаа бол өөрийн гэсэн тодорхой үүрэг даалгавартай ирсэн байдаг. Түүнийгээ олж илрүүлж энэ амьдралынхаа утга учирыг олоход таны сэтгэл санаа дүүрэн аз жаргалтай үнэхээр гайхамшигтай тэр мэдрэмжийг авах болно. Тиймээс яг одоо өөрийн дотоод зүүн совин, бодол, сэтгэл бүх зүйлийг ажиглаж би цаашдаа юу хийх үү, юуны төлөө амьдрах уу гэдгээ өөрөөсөө асууж эхлэх цаг нь болсон байна. Энэ дэлхийн ертөнц дээр оршихдоо би ямар дэмэггүй үү? Юу хийж амьдрвал миний амьдрал утга учиртай болох юм болоо гэж бодож эхлэх тэр цаг мөчид та сүнслэг амьдралд орж ийна гэсэн үг. Дотоодоосоо хичээл зүтгэл бага мэт харагдах мэрэгжлийн авьяастай тэр ур чадвараа олж илрүүлэхэд энэ алхмаас эхлэх юм.
өөрийн дотоодоо сонсож чадахгүй, өөрийгөө ажиглаж чадахгүй, нэг л уучраа олж чадахгүй бол хэн нэгнээс тусламж авах нь хэрэгтэй. Энэ аргыг олж илрүүлсэн арай илүү туршлагатай хүмүүс өөрт чинь туслах болно. Тэр хүмүүсийн яриаг сонсож энэ хүн надад тусалж чадах юм шиг байна. Би өөрийн арга барилаа олохын тулд энэ хүн надад чиглэл өгнө гэдгээ өөрөө сонгоно. Хүн багшаа өөрөө сонгодог. Сурагч бэлэн болсон цагт багш гарч ирдэг. Та асуулт асууж хэрэгтэй зүйлээ олж илрүүлж юу хүсэж байгаагаа тодорхой болгочих юм бол ертөнц таны төлөө ажиллах болно. Үнэхэрийн дотоодын чин хүслээсээ хийж байгаа зүйл өөрөө амжилтыг дагуулдаг. Эд баялаг гэдэг зүйл араас нь ундран орж ирнэ. Сахиусан тэнгэрүүд болон өвөг дээдсүүд чиний бидний авиас болон төрлөх генэд байгаа тэр ур чадварыг мэддэг. Түүн рүү чиглүүлэхийн тулд таны амьдралд зовлон бэрхшээл асуудлуудыг илгээж байдаг. Хэрв та түүнийг зөв танин мэдвээс өөрийн амьдралын чиглэлийг олж илрүүлэх боломжтой. Юу хийж байна? Юу сонсож байна? Тэр бүх зүйлээ орхиод хэсэгхэн өөртөөгөө ярилцаад үзээрэй. Ярилцахгүй байсан ч болно. Зүгээр бодлоо ажигла. Юу бодож байна? Юу тэмүүлж байна? Хаана зовиртой байна? Би чинь хаана өвдөж байна? Хэцүү байна уу? Гоё байна уу? Аз жаргалтай байна уу? Ажиглаад үзээрэй. Аяанда бодолчин хөврөөд ингэжин тэгжин гэд өөрт чинь гомдлоод эхэлнэ. Тэр болгоныг ажиглаад шийдэх арга замуудыг өөрийн бодолтойгоо цуг олж илрүүлэх юм. Гэх байдлаар өөрөлтөөгөө ярилцаж явдаг хүнийг сүнслэг буюу дотоодтойгоо ярьж чаддаг амьдралтай гэж хэлдэг. Энэ тийм агуу том зүйл биш. Зүгээр л өөрийгөө сатууруулах зүйлсүүдээс хол байгаад өөрийн дотоодын тэр сайн сайхан муу мухай хэцүү зүйлүүд, ууртай, шаналсан, гомдлсон тэр зүйлүүдийг сонсож эхлэх тэр мөчид та сүнслэг хөгжлийн амьдралд орлоо гэсэн үг. Дэлхийн ертөнцийн дээр маш олон шаардлагатай шаардлагагүй зүйлүүд үүсч хөгжиж байна. Хүнд хэрэгтэй, хэрэггүй. Дэлгүүр ороод харуул түүнд байгаа зүйлсийн 98% нь танд ямар ч хэрэггүй зүйл байх болно. Түүнийг хэрэглэж болох төрөл бүрийн реклам, сурчлагыг танд итгүүлнэ. Энийг хэрэглүүл ийм гоё гэдэг ч юм уу те. Үнэндээ бол амьдралд ямар ч шаардлагагүй зүйлсүүд зарагдаж байдаг. Хэрвээ энэ дэлхийн ертөнцийн дээр үүсэж байгаа бүх зүйлийг хэрэглэх юм бол таны бидний амьдралын нас хүрэлцэхгүй. Гагцхүү зөвийг нь олж хэрэглэн гэдэг өөрөө ухаалаг сонголт болж чадна гэсэн үг. Тиймээс би танд энэ өнөөдрийн бичлэгээр дэлхийн ертөнцийн дээр болж өрнөж байгаа бүх сайн сайхан зүйлүүд танд ирэхэд бэлэн болсон гэдгийг хэлмээр байна. Өөрийн сүнслэг хөгжлийг илг гарган ирэхийн тулд та яг одооноос өөртөөгөө ярьж эхлэх хэрэгтэй. Магадгүй та ойлгохгүйж болох юм. Гэхдээ зүгээр цаг нь болохоор бүх зүйл тодорхой гарч ирдэг. Ганцаараа байхдаа уйдаж чаддгүй хүн хамгийн аз жаргалтай, уйддаггүй хүн хамгийн аз жаргалтай гэж ярьдаг.
бусдаас хэн нэгний оролцоотой аз жаргалтай болно гэдэг ойлголт хүнийг хоосон, хэцүү, тавгүй мэдрэмжүүдийг төрүүлж байдаг. Таны дотор маш олон сахиусан тэнгэрүүд, өвөг дээдсүүд оршиж байдаг бөгөөд зөнгөө сонсож өөрийн дотоодоо чангаснаар таны амьдралыг зөв чиглэл рүү гаргах тэр санаа, бодлуудыг танд авчрах болно. За ингээд өнөөдрийн сэдв ингээд дуусаж байна. Авах гэхийн ухаанаар хандаарай. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.